Нараагийнхаар яг жинхэнэ инфлюенсер гэж хэм бэ? Жишээлбэл өөрөө яг нөлөөлөгч мөн үү? Би бол одоо нөлөөлөгч мөн шүү дээ. Ялангуяа Монголын нийгэмд яг над чиг ингэж одоо дуурсан асуудал, кейс өөрийнхөө амьдралаар тий. За тэгээд ингээд яг тэр ингээ асуудал хүндсэн асуудал үнэхээр нийгмийн асуудал байдаг. Гэхдээ тэрэн дээр үнэхээр одоо надаас өөр хүн өмнө нь зориг гаргаад те тэрийг өөрчлөе гэд дуу хоолой болоод нийтийн асуудал нэрээ тийм шүү гэд нийтээр нь одоо толгой тахиулах тийм асуудлыг бол гарч исэн хүмүүс л байхгүй. Жишээлбэл 2019 онд би одоо том хүүгийн хаавтай нэг лайв хийсэн мэдэг штэ. Тэгээ тэр бол тэр яагаад лайв хийсэн тухайгаа бол маш олон одоо нэвтрүүлэг юмар чи ярьдаг те тэрийг дахиж ярих нь нийлээс гэхдээ тэр бол үнэхэрийн Монголын өртөлгойсон эцэг эхчүүдийн асуудал гэр бүлийн гинтэй тодорхойгүй харилцаа ялангуяа хүүхдийн хувьд хэн хариуцлага хүлээх юм бэ хэн яг ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг имийг тэр цаг хүртэл одоогоорч бас бүрэн шийдэггүй л байгаа хуулиар шийдэггүй те. Тэгэхээр энэ тал дээр бол би үнэхээр бас ингээд том нөлөөллийг үзүүлээд тэр үед ямар санда наараадах гэдэг үйл үг хүртэл гарсан байсан шин. Гэхдээ яг энэ жишгээр наараадсан маш олон эмэгтэйчүүд байгаа. Ялангуяа тэгэх зориг орсон. Энэ чинь нөлөөлөл мөн шүү дээ.